Одоо жишээ нь ингээд тэр Эрдэнэтийн 2 овоолгон дээр ийм 2 ширхэг овоолгон дээр энэ дотроос зэсийн ялгаад бол 2 тэрбум Америк долларын зэс байж шít. Тэр энэ чинь ганцхан нөхөр авчиад шít одоо цагаан гэдэг нөхөр. Тэгээд хажууд нь одоо 30-40 жил амьдарч байгаа Эрдэнэтийн иргэд юу ч байхгүй. Энэ ачтыг хийч би авахгүй шít. Яг саяны энэ хүүхдийн асуултанд хариулахад баялаг бол хэний өмч вэ? Ард түмний өмч байхгүй. Байгалийн баялагийг би ярьж шít. Билл Гейтстэй толгоогоороо ингээд том бизнес хийгээд хэдэн сая доллар, хэдэн тэрбум доллар болж байгаа хэнч бүгд алга ташиж баяр хүргэх хэрэгтэй. Би Монголд байгалийн баялагаас бусад салбарт ажиллаад мянган бүтээж байгаа олон бизнесмэнүүд байна. Би тэднэрт баяр хүргэнэ, дэмжинэ, жидүү дунд үйлдвэр. Манай засгийн газрын үед 888 үйлдвэрийг дэмжижсэн. Та нар мэдж байгаа. Би тэр баялагыг бүтээж байгаа хүмүүсийг би дэмждэг. Баялагыг дээрэмдэж байгаа хүмүүсийг бол би дэмжихгүй, харин тэднээс дэмждэг. Тэгээ намайг элбэгээ цагаан хоёртой тэмцдэг гэдээ ойлгоно. Үгүй би тэн дээр байгаа тэр Ачтикт гэдэг компани тэр мөнгө 2 тэрбум Америк доллар чинь бол чиний юм биш. Энэ Эрдэнэтийн Монголын ард түмний юм аа л гэж байгаа. Тэгсэн чинь сая харин ярилцаар 34%-ийг нь төр авч байгаа юм байлээ. Уулаасаа анханасаа төрд байсан. Тэгээд эдгээр Луврын аргаар нэг нь ерөнхийлөгч нэг нь тамган газрын дарга хийж байхдаа 34%-ээр хийсэн гэрээгээ 34 алга болгоцсон байхгүй. Энэ нэг тийм мундаг том ялаад байх байна. Би ямар хүн ялах гэж байгаа биш. Энэ 100% буцаага төрднөх хөстэй. Ягаад гэж тэдний мөнгө гэж байхгүй. Уулаасаа 50 сая доллар тэд нар гадаадаас авсан. Нэг 40 50 60 сая доллар гадаадаас аваад бэлэн баялаг байгаа юм чи яах юм бэ? Тэрлүүний үйлдвэр шиг босгоод өнөөдөр 50 сая доллар 50 60 сая доллараар төлцсөн. Тэндээс жилдээ 60 сая долларын борлуулалт хийдэг. 10,000 тонн цэвэр зэс гаргадаг. 6,000-аар бодоход 60 сая доллар жилдээ олдог айл. За татвараа хүн амьтныхаа цалингыг бүгдийг нь хаяа 30 сая доллар жилдээ цэвэр ашиг болгож авдаг. Тэгээ харин Монголд дэндүү шударгуус байгаа байхгүй. Байгалийн баялаг, Эрдэнэтийн баялагийг ашиглачаад тэндээс 30 сая долларын цэвэр ашиг олцоод хэвлэл мэдээлэл хэрэгсийг худалдаж аваад нэвтрүүлэг бэлдээд тархины угаагаад зэсийг ургуулна гэж ярьдаг ийм одоо тэнийг бас аа. Зэс ургад юм уу? Зэс ургад юм бол энэ 90 тинто Монголд ирж ингэж хөрөнгө оруулж үйл үзэж яах гэж байгаа. Технологи нь хөгжсөн айл тэндээ ургуулал авчт юм байгаа шүү. Ийм юмар хүртэл хүмүүсийн тарихт болгоо. Ер нь Монголд нэг юмны тэмцэл яваад байгаа шүү. Байгалийн баялаг яг нь та нарын яриад байгаа. Энийг төр хариуцлага хариуцах хэрэгтэй. 30 сая доллар хаанаас та нар дээр барууны одоо мөнгө олж байгаа хүмүүс саятан долларын саятан болох гэж яаж үйл үзэж нэг болж байна те. Өнөөдөр манад хулгай дээрэм хийгээл 30 сая доллар жилдээ. Би цэвэр ашиг ялж шүү.